эцэглсэн орны их төрийн сүлдэнд мөн хамглан ажиллаж их чөлөөн жаргалын аршаан хураар унтаалж эрдэн дүүрэн санган эзэн түмэндэн дэлгэнэн дэлгсэн ариун эрдний хуяд ноор дэгдсэн шинэ хөгжлийн хүйс хөврөл төлжиж дээдсийн хүсэн мөрөөдсөн үлгэр домгийн гайхамшиг дэмбэрл өрөөлгүйсэлтэн үнэн ах байд бийнэм. За манай Монголын ард түмэн нийтээр танин мэд хориг дөр тэрний бүтээл төрөвлийн ч гэсэн цагаас цагт үеэс үед эрхэмлэн дурсж байх хөвтэй хүний нэг нь бол нэртэй яруу найрагч дууны үгийн их одоо мастер ардын урлаг судлаач бидний эрхэм нөхөр багш Жамцын Бадраг байлаа. За Ж Бадраа гэдэг нэрийг бол бид ихэвч сонссон. 1950-аад оны дунд үед Аринчин докторийн бичсэн баруун этгээд зорьсон тэмдэглэл гэсэн энэ их нэр цуу гарсан сайн муу үгийн сэжүүрт хэлэгдсэн энэ их олонний анхаарал татсан номон дотор Хөвсгөл нутгийн Бадрах гэд нэгэн сайн хүү гэж хэлж нэгэн ёсоор өөрийгөө залгамжлагч болгон нэрлсэн анхны хүн Бадраг юм аа. Тэгэхээр Эренчингой тэр үед тоогдно. Тэр үед Эренчингой үнэлгээг авна гэдэг бол хэн хүний одоо санах хэрэг биш байсан. Тэгээ ийм учраас их содон төмний анхаарал өртсөн байх бид ч их тод санаж байна. Ер нь Бадрагийн нэрийг бас сэтгүүл дээр анхаарсан бол Дөрвөн ба миний хүч гэж Эрэмгийн омглон ихэ их тэр өгүүлэл бичсэн. Тэр нь өөрийнх нь бичсэн юм дээр редактор дураараа Дөрвөн ба нэмж гисэнтэй одоо маргалдаж мэтгэлцэж заалдаж бичсэн их хурцодон юм уран сайхны шүүмжиллийн маягийн өгүүлэл байсан. Базар садын баа хэдв базаахгүй орчуулагчийн баа хэдв энтер гэж тэгээд их хэлмгийн монгол хэлний их найруулгыг төгс ütсэн юм бичсэн. Тэр цагаас хойш мэддэг болоод дараа нь их сургуулийн танхимд оюутан байх үед Бадраа багш тэр цагаар ирж монгол хэлний найруулга зүйн хичээлийг заах болсон юм. Түүнээс болж бидний үеийн хүмүүс бол нэгэн тал багш гэсэн бол багшаараа одоо нэргэмжилж байдагчлан бид одоо хүртэл эрхэм нэрээр авгаалan нэрлэдэг юм. За би яруу найрагч хүний хувьар голж юун дээр нь ярих вэ гэвэл дууны үгийг дууны яруу найргийг зохиосон талаар нь юуны төрөв хэлмээр байна. Бадрагой бол дууны томоохон төврийг бие дааж гаргасан. Хэдэн удаа. Тэгээ эхний төвөр бол 100 дууны төвөр байсныг санаж байна. Тэрнээс хойш бол хэдэн зуун дуу болсон. Тэгээ тэр дуу бүхэн дотроос ард түмэн нийтээр мэдэх дуунууд бол зөвхөн нэг 5-10 биш 10-20-оор дуулагддаг дууны эзэн бол Бадрагой. Тэгэхээр одоо би заримын жишээ хэлье л. Бадрагой нэг дуу байдаг ганцхан туулах насныхаа гэж. Алтан найгал цэцгэн дээр ганган цоохор ирвэх. Амин хайртай сэтгэл минь ганцхан туулах насныхаа ч юм уу. Орон шуурсан тэнгэр нь цэлмгийнх нь ашгүйдэ онцрын дөөсөн сэтгэл минь цахилын шийтгэн ялайдаа гэж. Ингэж хэлэхэд аян-аяндаа та бүхний сэтгэл ургаж байгаа. Энд бол тэр дууны үгийн эхэл төгсгөл хайрцаг тэр цаанаас сонсогдох явц олон юм их сайхан хийсэн. Тэгээд л одоо дараа нь хэлэхэд төмний алдарт гайхмаараа дуу. Нэг үеийг одоо гайхмаараа дуулахгүй, гайхмаараа гайхан шигшгүй тийм хүн, тийм айл өрөх гэж байхгүй. Нэгэн үеийн дууныг илэг тэмдэг бол нийслэлгүй кинонд хүртэл араажуугийн аймаг оруулахтай зэрэг гайхмаараа дуу дуулж байсан. Санамсаргүй юм биш шүү. Цагийг эзлэн гэдэг бол энэ. Тэгээ та бүхэн бадгийн санахад тэр цагийн сэтгэл, тэр цагийн одоо ажимдлийн төвх санаач урах баг. Бадамланга олсон мандлага ганцгүй яруу гэдэг ингээд дуулгаар бол. За өөр нэг нь гоёхын чимэг бай. Гоёхын чимэг бол тодорхой эзэнтэй тэр дуулаачд зориулсан. Дуулаачийн дүр төрх, дуулах эрдмийг хүртэл оруулж бичсэн содон соён дуу юм.
соёглонхон жороосон согооч ихтэй өвлөн хээр солонгоронхон туяарсан сонин хээтэй үйтэн хаар гойлог энэмд маань гойчиг чамин таараа юу да гэж ингэж дуулахад тэр дуучны төрхөн ам өмссөн хувцс тэгээ тодорсонхон авис эрдмээрээ хотлыг баясах сод хоол энэ бүгд нь санаанд дууж байдаг. Тэгэд дуулж байгаа дуучнаа зориулсан эзнээ хараад танхимд бадрагай багтан баясаж хажууд хитэнтэйгээ чин сэтгэлээ хуваалцаж гараа атгалт суусан тэр мөч амьд халуун чигээрээ одоо сэтгэл дод санагдаж байх юм. За тэгэл Нансалмаагийн дуулдаг мордны дуун дотор онцгой содон баяр хичээлдэг зандын шоо замлын хорвоо гэж гисэн зандын шоо гэж мөрдөөсөн гээд Нансалмаа дуулахад тэр морины явдал тэр Бэрваагван өөрийн баг залуугийн одоо төвх дуусгал хамаг юм дэндээ шингэж байдаг. Энэний сургуулаад хэлэхэд бол ийм намтар дуун өөрийн намтартай байдаг. Энэ намтартай дуунуудын тоонд бол шараатай хамтарч ийсэн цэцэгтэйхэн хөндийгөр цэнгэлтэйхэн явж илээ. Амраг хайрчантайгаа ихэн яаж учирна вэ? Ямар сайхан аялгуутай, ямар сайхан үгтэй дуу илээ. Жаргаах зүрхэн байна. Дудан татсан сардаг байна. Бусдын нутгийн хангай байна гэж. Нэг үе ерөөсөө амралтанд явах ер нь ойд зугаал хэн бүхэн ийм хүний зүрхэн дээр аманд нь орж дуулдаг дуу нэг үе 70-аад оны юм уу 60-аад оны дунд сүүл хэрээр одоо байсныг та бүхэн болгоон санаж байгаа. Тэгэхээр энэ цөмөөрөн өгвөл хөгжмийн зохиолч нь энэ дуу төрхийнхөө намтар өөрийнхөө юмыг бадрагайд ярьж өгөөд тэрнээс нь бадрагай уран сайхан сэтгэлгээнд оруулж ургуулж ийсэн. Дандаа ийм намтартай жаргаах зүрхэн гэдэг дууны одоо зориулсан эзэн тэрний дүр төрх яагаад гончиг сумлагаа тэр дуу хийх болсон бүхэл бүтэн хууч түүхийг үл тэдний үеийнхэн ярилцаж байдаг ийм юм. Тэгэхээр яагаад энэ олон дууг ингээ хийчих вэ гэхээр бадрагай нэг устдаас ялгагдах онцлогнууд өөрөө ноотыг гарамгай сайхан бичдэг хөгжмийн их мэдлэгтэй их мэдрэмжтэй тэгээ хөгжмийн зохиолчийн бичсэн аялгооны ноотон дээр нь шууд үгээн тааруулж бичдэг. Энэ бол хэн бүхэн хийж чаддаг хэн бүхэн хэлцдэг ажил биш. Бадрагай та нийт хичнээн дуу бичсэн бэ. Дөрвөн зуугаад дуу бий байхаа. Дууны шүлэг нь бадаг, мөр, үеийн тооцоог нарийн гаргадгаараа өвөрмөж. Их орны байгаль, янаг амаргийн тухай төвнөөс олон дуу бичсэн бэ. Монгол хүн монголоор үлдэнэ гэдгийг та юу гэж тайлбарласан бол? Үнэн дээр өнгөрсөн 70 жилд бид Монголоо алдсан. Мөн одоо сэргээн гэвэл Төв Азийн нүүдэлчний уламжилт соёл зан заншлан сэргээх учиртай. Хэлбэр маяг төдийгөр биш, амьдралын хөвчлэр л сэргээхийг би хэлж байна. Монгол хүний таних тэмдэг бол монгол бичиг, морин хуур, утын дуу гээд эхлэх байх л та. Монгол ардын хөгжим судлалын өнөөгийн төвшин хэр хэмжээнд байна гэж та боддог вэ? Ардын хөгжим судлалын гүнд орохын тулд түүх, гүн ухаан, хэл удар зохиол гээд бүгдийг холбон судлахгүй бол юутай байхгүй л дээ. Зөвхөн өөрийн тогоондоо буцалгаад өөдтэй газар авахгүй шүү. Юун түрүүнд Монгол ардын хөгжмийг гадаадд судалсан байдлыг сайн үзэж хятад энэтхэг Дундад Азийн хөгжим судалтай харьцуулж байж сая судалгаанд төгөж очих байна. Жинхэнэ их хэрэглэгдүүн гэж ярих юм бол хятад, төвд, Перс, энэтхэг, Орос, Францын ном сурвалжууд орох юм байна. Судрын чуулганыг Персээр уншихад зөндөө олон нэр томьёо гарч ирсэн. Ингэхлээр манай ардын хөгжим судлал хаахантай явна тодорхой болоод ирж байгаа юм л да. Та ардын хөгжим судлаачийн хувьд ямар ном бичиж байна вэ? Монгол ардын хөгжим нэртэй ном бичиж байна. Хэмжээнд том болох байх гэж санаж байна. Өвгүүлхийн эрхтэнтэй шүтэлцхийн урлаг, ураа дуудлагын ая дуу, үлгэр туйл, ёроол магтаалын ая аялгуу, Монгол ардын хөгжмийн зэмсэг, Монгол ардын дуу гэсэн 5 бүлэгтэй болох байх. Арга ясна,
дуусчихсан. Тэгэхдээ туустан сууж чадахгүй л явна да. Эрхэм гүйс таагуурын өргөлийн дуулал найраг цусан тахилга жүжигийг хийндэс. Галидасын зарим шүлгийг санскритээс, Фаустын 1-р бүлгийг Францаас, Тоска дуурыг Италиас, Евгений Онегин Лусын дагин дуурыг Оросоос, бас Испани хэлнээс хэд хэдэн дууны шүлэг орчуулсан байх юм. Орчуулах арга ухааныхын тухай хэдэн үг хэлнэ үү? Орчуулгын аливаа хэлэнд найруулга зүйн үүднээс хандахыг эрээ. Одоо Эренчин багшигаа хэлж байна шүү дээ. Энэ багшаас нь сурсан. Түүн дундаас дуурийн орчуулга бол туйлын нарийн эрдэм шинжилгээний ажил юм. Дам хэлнээс дуур орчуулна гэж бодох нь хэрэггүй. Их хэлийг нь баримталж дуулаачин авиан зүг тун их бодох учиртай л да. 30 жилийн тэртээ миний орчуулсан Евгений Онегиноор дуурийн чатад нээлттэй хийсэн. Итали их хэлнээс нь орчуулсан Тоскага гайгүй болсон болов уу гэж дотроо бод дуучид ч юм уугүй хүлээж авсан. Одоо их юмд хаан болгож хаан гэж нэрлүүлэх улс их олон болж. Тэгэхээр хаан гэдэг бол бас хэн бүхэнж хаан болдгоо баг. Харин дууны хааны очиртайгийг бариулчихад арай чэтид гэж хэлэхгүй. Харин хаан суудалд нь суужсэн дидэн залрах хэрэг хүний нэг нь харин бадраагүй гэж хэлчих юм бол маргаад тэмцээд байх юм гарахгүй байх гэж энэ завшаанд хэлмээр байна. Өөр нэг нь бол одоо дууны үгийн энэ яруу найрагч дуунаас дуур хүртэл дуулалт жүжиг хүртэл үтсэн сүнжидмаа гэдэг одоо ардын дуучгийн чуулга дүүгэж гисэн дуулсаар олсоор байна. Өөр нэг нь бол одоо хэлний их авьяас мэдлэгтэн мөн Эренчин гоо шиг тэр угсаатны 100 хэл шинжилэл энэ ардын язгуур урлаг юм бүхэнд хүртээмжтэй байсан их гайхмаар юм. Бадраагаа бас богино хугацаанд хийн хэлийг сурснараа Таагурын одоо дэлхийн сонгодгийн хэмжээнд орсон Арвиндранат Таагурын энтхийн их бичгийн хүн Таагурын Гиданжали буюу өргөлийн дуулал гэдгийг анх Монголд орчуулж бидний уншигчдын сонорт хүргэсэн юм авьяатай хүн. Тэгээд энтхийг хэлийг бас энтхийгт очиж хийн хэлийг сурсан. Өөрөө их энтхийг дууг их донжтой их янзын олж их сайхан дуулдаг байсныг Бадраагийн одоо амин дотноор ирхэж авсан манай ардын жүжигчин Хайдав авьяаслаг одоо Эрдэм номын хүн Балчинжууга болоод Эренчин самбуу энэ төр бол их тод санаж байх учиртай л дээ. Тэгээд ийм олон талын авьяас нэг хүнд бүрдэнэ гэдэг бол сони юм. Залуу цагийн жавхлант дүр төрхийг бас санагалздаг. Тэр тухай домог хууч мэт болсон үгсч бий. Нэгэн мэд Бадраагүй өөр одоо их талбарын авьяасыг үзүүлж учиртай гурвын юундэн төртөл дуулж байснаа бидэнд хуучилж байсныг санахад саяхан мэт одоо санагдаж их содон сайхан байна. Ардын их хурлын депутат хүртэл болж явсан. Тэгээд дандаа мандаж бадарч байж өгвөл бас үгүй. Хүний амьдралд одоо гэрэл сүүдэр хоёр ээлжилдэг шиг Бадраагийн амьдрал цагийн салхи их сүргэж үндэсний үзэлтэн энэ тэрэгийн данс тоонд орж дээрдэд орж явсан юм хий. Гэвч улам улмаар ахсаар өссөөр ард түмэндээ илтэд дод танил болж одоо сүүлд нь бол ардын язгуур урлаг гэдэг юм голлол санаачилж гаргаж ирж мөн соёлын цоодлогооч хүч авсарч байсан. Ингэж одоо олон язгуур урлагийн аймгаар нь сумаар нь нутаг шуугаар нь хийсэн язгуур урлагийн наадмын олон сайхан одоо уулзалт учраас язгуур урлагийн тэр авьяаснуудын олон тоглолтыг хөтлөж байсан. Манай Монгол телевизийн одоо Алтан санд энэ бүхэн бичлэг байгаа байх. Энэ завшаант үзэх зарим нь одоо үзэх харах Бадраагийнхаа сэрүүн тунгалаг дүр тэр танкмыг эзэмдэх чадал тэр ардын урлагаа хэрхэн мэдэж тэр хүмүүсийг хэрхэн одоо хөтлөж олон түмэндээ хүргэж байсныг харах завшаан тохиолдох байна. Дорногов аймаг гэдэг бол ургах нарны орон, ундрах хөгжлийн орон, агуу их авьяастан мэлэгтний орон, Монголын ард түмний сууд хүү, нэрт, эрдэмтэн, яруу найрагч, зураач, хөгжмийн зохиолч, цогцлох урлагийн мэрэгжилтэн Данзан Аравжаагийн нутаг. Тэрнээс хойш олон гайхамшигтай хөвгүн охид төрснийг энд тооцож баршгүй. Хэнти аймаг гэхэд
эдний монголчуудын сэтгэл зүрэгт нэгэн дотн санагдах ёстой. Аргагүй тийм түүхэн учиртай. Хан хэнтийн их бол өнгөтөн хэрд нөөрлсөн хэрлэн их мөрөн гурванголын сав гурванголын монголчуудын өлгийн нутаг учраас тийм байх учиртай. Богддсан их Чингис хааны мэндэлсэн дэлүүн булдаг түүний гэрэл төшөө сүндэрлж байгаа бидний сэтгэл тусах ёстой. Монголын их түүхэн сурвалж бичиг нууц товчооны гэрэл төшөө бидний зүрх сэтгэлд сүндэрлэж тусах ёстой. Түүнээс гадна Хэнтэй аймаг бол ардын их авьяастан бэлэгтний нутаг. Дуу хоорын тухайд ярих юм бол Монгол ардын айз мувтын дууны их орон гэж хэлж болно. Айз мувтын дуу гүйсгсэн хоёр чухал голомт дэг барил энэ нутагт бий. Уус буюу Уст гэдэг манай их орны хамгийн том хамгийн гүнзгий нуураар нэрлсэн энэ аймаг манай их орн баруун жигүүрт хажир тасын далимит сайхан үзэсгэлэнт нутгийг эзэлсэн ийм аймаг 13 алтай 33 хөхийн сан солихтой авьяас бэлэгт ард түмэнтэй ийм аймаг чухамдаа ардын авьяас бэлэг ардын урлагийн ар мөн барагдшгүй гүнзгий ариун баян далаа тэнгис шиг юм ороо. Эрхэм хүндэт бадраа таны амрыг ирье. Таны бие лагшин сайн биз дээ. Миний татараас илгээсэн ил захидлыг авсан уу? Инженашин хөгс судрыг уншигч боол би уншиж дуусаад Андриагийн сул шүлгийг танд бичиж илгээлээ. 2000 сайхан хуудасануу ховдоглон уншиж сая дууслаа. Хураасан түүхийг ингэж судалсан ховор олдох зохиолчийн гавьяа. Би хөгжмийн маш олон зүйлийг тэмдэглэж авлаа. Би уртын дуу дуулд сурахын төлөө удаан хугацаанд ажиллах ёстой боллоо. Тухайлбал шинэл их 52 бүлэг урт аялгуур бэр дуулалцсан. Цагаан сарын 42 бүлэг тэргэл шөнийн тэргэл саран дор 9 зүйлийн хөгжим гэх мэт. Энэ нараа маань ямар гайхамшигтай бүтээл вэ? Зохиолч үүнийг зохиоход тохиолдсон бэрхшээлээ мөн бичжээ. Товч тойлтуу гэдэгтэй бичжээ. Тэр хүн Монгол хүн байсан мөртлөө Монгол, Хятад, Манж, Төвөд хэлээр уншиж чаддаг байсан нь ямар их дэвшилттэй байгаа вэ? Би мөн ус цайж эмгэн болтол чармайн зүтгэе. Тэгэдэн энэ тийм амар биш. Яагаад гэвэл би Монгол хүн биш, Англи хүн болоо. Тэгээд чи миний судалгаа гүйхэн билээ. Гадаадын хүн Монголын түүх хөгжмийг яаж судалж чадах вэ? Тэгэхдээ би үргэлжлүүлнэ. Яагаад гэвэл би Монголын хөгжим, ялангуяа уртын дуунууд багш нартаа харуулах болно. Багшаа, таны тусад танд их баярлаж байна. Тиймээс ч би бяцхан нэмэр оруулж чадна гэж найдаж байна. 9 хөг цацлын дараа би 5 тахил 5 захидлыг би Швейцараас илгээх болно. Дараагийн захидлыг Англиас бичих хүртэл танд шинэ баяр дэвшүүлж хамгийн сайн сайхныг өрөөл. 1984 оны 1 сарын 6 Кембриж, Андриа Никснос. Өөрөө бас ардын Монгол ардын уртын дуу бол одоо их сайхан дуулдаг. Дугарж угаа болоод бусад уртын дуучдын хав чадлыг одоо илэрхийлж тодруулж ярьж олон удаагийн сайхан цувар нэвтрүүлгийг арааж байгаагаар цоодлоготой хэлж хөтлөж байсан ч гэсэн энэ өдөр сэргээн санаж хэлэхэд их сайхан байна. За сүүл хэрдэн гээд одоо тодруулаад ярихад бол энэ эртний сайхан гэдэг хүрээ дууны чуулгыг байгуулсан. Үүсгэн санаачиж бий болгож анхны тоглолтуудын яаж хөл дээр нь босгож ирсэн эрхэм гавьяатай хөө. Тэгээ энэ бүхнийхээ учирч Монгол улсын урлагийн гавьяац зүтгэлтэн гэдэг
Монголын соёлд оруулсан хувь нэмрээрээ энийг хүртсэн байх учиртай. Эртний сайхан гэдэг чуулгын одоо хүмүүс нь бидэнтэй өнөөдөр ч гэсэн энэ чуулга ажилласаар хүрээ дуу гэдгийг бол бас ахид сэргээж ингэж гаргаж ирж намбад донж олон юм дуулах аяг эрдэм олон юмыг үзүүлсэн. Манай энэ чуулгад бол Монгол улсын төрийн сойрхолд улсын гавьяач жүжигчин, улсын жамцын цогцлмаа, ардын жүжигчин, хайдав, гавьяач жүжигчин, давг намтал, жаминжив, за хөгжимчин, гавьяат базар арагчаа, тэгээд алдарт одоо хөгжимчин Цэвэлмаа, манай ардын багш гавьяат жүжигчин одоо бүжгийн долгор сүрэн гээд нэрлүүл их олон хүн энд явж өнөөдөр тэр эртний сайхнаа өнөөдөр ч гэсэн эдүгээ ч гэсэн хадгалсаар олон түмэндээ энэ чуулга урын сангаа нээж мөн одоо нэгэнт Монголын ард түмний урлаг учраас одоо хувьсгалт номын тоглолтчвол аритчлалын одоо тоглолтчвол алинт нь ч гэсэн манай чуулга очиж одоо дуулж хурдаж баяр талархлаа дэвшүүлж байсныг энэ очид таавхан болгоон санага. Энэ бол Бадараагийн үүсгэсэн тэр үйл хэрэг тэр ажил унтраагүй цаашдаа үргэлжилж улам удамшиж нөө хүү Бадараа уугны үед нь ч гэсэн үргэлжилж байгааг нэг тод сонин жишээ гэж хэлж болно. Тэгэхээр нэгэн хүнд нэгэн биед ийм олон талын дуулах, орчуулах, яруу найргийн энэ олон сайхан олонний сонирхт төрсэн дууны шүлгүүдийг бичих, дуулалчуудыг бичих, урлаг судлаачийн юу монгол хэлний одоо тэр найруулга зүйг төгс эзэмших ийм чадвар цогцлон заяасан гэдэг бол гайхамшигтай их хувь зохиол юм. Үүгээрээ Монголын ард түмэн бол бахархах ёстой. Цэрэн даваагийн хэлснээр үнэхээр энэ нутгийн хүүхдүүд амьсгааныхаа хийг хуваарлаж чадахгүй байх ихэнх үедээ сахины дэм авах юм уу гараараа эсвэл аягаар дэвж хөмөлж сорч байлаа. Амьсгаа сайн түмжилдээ чи ингэж Эдэг хойчин энэ аягаар дэвг. Энэ нэгэн хүнээр төлөөлүүлж мөн цаана манай ард түмний авьяас эрдэм тэргээр тодорч давхар илэрч гарч байдгийг та бүхэн үзэгтэй бүхэн болгоон санах байхаа. Тэгэхээр манай ард түмэн одоо байж байсан цагт манай улс их орон урагшаа хөгжиж байсан цагт урлаг соёлдоо гандан бууршгүй мартан жодоо болшгүй улмаар өнгөлдөөсөн эрхэм бэлэг төвүүдийг дурсахын цагт тэр дотор Жамцын Бадраа гэдэг нэрийг бол эрхэмлэн дурсаж оноосонд үеэсүүд санаж байхаас өөр аргагүй. Бадраг маань энэ орчлонд мэндлээд одоо 70 жил болж байгаа. Одоо мэнд цэрүү сумбал 70 насны сүүдэр нас зэрэгцэж байгаа юм. Энэ бол тэгэхээр энэ бүхэн нь бол Бадраагийн одоо бүтээсэн бүтээл амьдрсан мөр аливаа нэг нь бол бас энэ 70 насныхаа энэ амьдрсан хугацаанд бол ямар их бүтээл төрөл хийж вэ гэдгийг ихний харуулж байгаа юм. Бадраагүй бол ямагт бусдын тухай өөрийнхөө ард түмний авьяас эрдмийн тухай тэрний ширгэшгүй одоо урлаг соёлын ундраг язгуурх урлагийн тухай нөхдийнхөө тухай дугарж байгаа болоод 20-30 оны одоо Монголын урлаг соёлыг үүсгэн бий болгогчдын тухай ардын уртын дуу одоо бадруулан
хөгжүүлж гаргаж ирэхсдийн тухай бол маш их өөрөө ярьсан. Гэтэл яг нарийн яриул одоо өнөөдөр улсын номын санд юм уу ус газруудад ингээ очиод үзвэл яг Бадраагийн өөрийн тухай үтсэн зүйл хэр юм байгаа болоо. Тэгэхээр цаашдаа манай Эрдэнэтэн мэрэгд одоо өөрийнхөө ард түмний дотроос тодорч гарсан. Үе цагийг эзгэнсэн олон сайхан дуу нь үеийн үед дуулагдсан байх. Тэрний одоо сурталчилж байсан тэр урлаг соёлын ажил нь мөнхөд бадраад байх. Энэ өлзийг бодож бас энэнийг бий болгоцсон хүмүүсийн тухай энэ Бадраагын тухай бид бас бодол ухаандаа тунгааж бүтээл төрөвлийнхэн тухай үгээ хэлцгааж санал бодлоо хуваалцах цаг нэгэнт болсон байна гэдгийг энэ 70 насны Мендэсний 70 жилийн энэ ойн өдрөөс дахин давтан хэлэхэд илүүдэхгүй санаачтай зүйл юм а гэж хэлэх байна. Ингээд уран бүтээлч хүний босгосон хөшөө дурсгал бол тэрний бүтээл төрөвл нь байдаг. Тэгвэл өөрийнхөө бүтээл төрөвлийг ингэсээр үндэ Бадраа багш маань Бадраагаа маань нэгэнт энэ төрөний миний хэлсэн зүйл энэ олон сайхан дуу хөгжим миний бүтээлүүдээрээ бий болгосон юм а гэдгийг дахин давтан хэлэхэд тэмдэглэж хэлэхэд нэн таатай байна. Нэгэн биедээ нэмэх хасах тойлтой. Сонихон хорвоогийн соронзон гүр буюу би гэдэг. Хоёр үзүүртэй адилхан А гисгтэй. Хотол хөгжмийн хөглүүр буюу би гэдэг. Хоёр тойл нэгэн биеийн цулаар залгаатай. Хос үзүүрт биеийн авч нэгэн голж ишээр хэлхээтэй. Холдовч тавцын зайнаас алслах нүгүй хуурын Монгол хөгтөө чавцсан тоховлаад хормос тэнгэрийг өдгөн дэлхийдээ багтаан эгшгийн адам хөгжөөсөөр хярхаггүй орчлонгийн элгийн дэвтэх бол юу би бидэн